Сайн байна төрөв байна. За орой өдрөөсөө бичлэг оруулаагүй. Яг тэр өнгөрсөн хугацаанд маш олон зүйл болж өнгөрсөн. Өөртөө ярьсан, юу хийж вэ гэж бодсон, бас сэтгэл готролд орсон өдрүүд өнгөрлөө. Гэтэ би нэгэ даваад гарна. Хэсэг хугацаа л жоохон цаг хугацааны л асуудал болчиход байна. Тийм болохоор өдрөг сэтгэлтэй байж одоо бичлэгээ эхлүүлж байна. Хуран бэлгийн маань нэгтгэх бэлгэнд нөгөө нэг жижиг дунд бизнес эрхэлдэг те өөрийн хүмүүс принтер авах хэрэгтэй болж штэ. Одоо бүтээгдэхүүн дээр нөгөө шашгал оноогоо хийдэг. Ийм хэвлэгч өөрийн хэвлэгч захиалсан бэлгэндээ штэ. Бэлгэндээ сонгосон захиалсан биш бэлгэндээ энэ нэгийг сонгож авсан. Тэгээд энэ дээр заавар купе энтер нах шиг байна. Энэ бүр амар хөөр хартаадсан. Бүтгэн юм байхгүй. Нөгөө хэвлэгч цаасан би тусдан захиалгын юм л та. Энэ бүр ирж байгаа цэнгэлэгчтэйгээ энэ болохоор ерөөсө хормор хэрэглэдэггүй. Цэнгэлэл өөрөөсөө хэвлэг авчдаг юм билээ. За ингээхний бэлэг байна шүү. За ингээхний бэлэг маань гээд би ч ингээд хэдүүлүүдийг амар хавлаа авчихна. За хоёр дахь бэлэг маань хэлсэн. Би масаж нэг бүх юм ийм бэлэг хоёр дахь бэлгээрээ сонгосон. Би ингээл өдрөл ингээл яг нуруу бэрдэхгүй нөхөрөө. Ямар бас нөхөр хангалаа бас хайрлаа авч гиш. Тэгээ нөхрийнхөө нуруу гэсэн барьж өгч бодоод. Нэг олон зүйл шүү. Аим хүн юм. Нэг жоохон жижиг санагдлаа гэхдээ өөр ажиллахаа одоо ногшоонууд ингээд солиос авчдаг. Тэгээд 1 2 3 төлөв шүү дээ мэн. Би 4 төлөв шүү дээ. Тэгээд одоо ингэж яагаад өөрөөртөө масаж ид. Энэ бас аюу чанарлаг, аюу хүнд статистик чинь. Тэгээд харахад. Аа миний хоёр дахь сонгосон бил. Яа. Одоо гурван тэгэхээр гэтээ би энэ юу сэтгэлгүйс гэдэг нь аим хэрэгсэн. Бүгд жижиг. Нэг тийм төсөстэй удаа жижиг юм яараа. Нөгөө төсөстэй удаа жижиг. Таасна. Тэгээ би нэг чамстыг ингэж бодоагүй л дээ. Зүгээр ямар ирэх бол зөв бэлгийн өнгөө авч авч гэж бодоод цаалцсан. Энийг яаж чиний таарын тийм өнгөрөөс олдсон юм шиг дуртай. Энийг ингээ аваад энэ тийм хөлтөд амар хотлаасан гэж чи. Би нэг яг нэг жижигэн нэг талтаа монд очив. Жижигэн газар. Тасарч яг нэг хөрхэн хэлж үзэж чадаад авч үзэж чадаад авсаа энэ гэдэг. Би бол сон гэдэгт нэг байна. Энэ нэг гол бэл. За тиймэрхүү надад энэ 3 бэлийг сонгоод 140 мянган төгрөг одоо таараад юм байна. Тэгэх юм бол энэ 3 бэлийг бүгд очно. За тэгээд одоо тэгэхээр 140 мянган төгрөг авсан. Өөрөө сонгосон бүтээгдэхүүнүүд юм байна. Энэ 100 шигтэй 10 шигтэй боксын нэг удаагийн сав хийх юм байна. Энэ чав. Яг л надад манай баг хүмүүс нэг юм орсон. Жоо галайг жоо сонир яриад байгаа. Энэ нөгөө зүг байхтан тусалдаг. Энэ хөрхи. Зүг байхтан тусалдаг нэг хурцдаг юм байна. Болно ч тийм. Энэ бүр ингэ ярьдаг юм байна л төгрөг. Ингээд зүг бичих. Балаа зүг байх боломж болтой. Тэгвэл энийг би яасан юм таарсан. Түр энэ нөгөө мэдээллүүдийг оруулаад болчихсон. За. Нэг хоёр хүн нэ. Би нөгөө тасууч харагчтай юм хийв авсан. Энэ бас их хэлбэг сүнээр авах юм зөвхөн хийх гэсэн. Нэг ч юм. Авсан. Ашиглаж чиглэлээр авсан. Ингээд 100 шигтэй басан гэдэг. Энэ одоо юм. Би яг олж ирэх юм уу? Том хэмжээтэй өгсөн чинь. Баймар юм нэгтэй битүүмч цаавтай юм тасар шиг юм байна. Энэ хэлээр авч зариулагч гэсэн. Тэнэг шиг юм байна. Айн алхлаа юм. Ингэж хийж. За. Дараагийн. Энэ удаагийн тэмүгийн маань баруулахлаар 7-оос 8 хоног ирсэн юм. Шинэ юм. What? Энэ таавах юм.
гэсэн юм бол тийм одоо цаас бараа мартсан гэдэг ийм юм бодохгүй. Захиалмаар байна. Одоо юу юм бол юу юм тавах юм. За тэнийг би нөгөө дахиалаасаа харжаад асууж байгаа аваагүй бол бас ингэ болчихдаг. Тэгээд энэ сатуу нэг хэсэг сатуу. Юу юм лаа юм гэж бодчих. Энэ болохоор нөгөө юу хайл одоо жижигсэг гэх юм уу. Би дөрөв мөр зурсан та. Одоо энэ халаагч халаагаад жижигхэн бүлхүүнээс өмсөж би зураг авчихсан. Ийм таасан бүрийн хийж үзлээ. За одоо энийг юу нэрээ дэвх зүг өнгөрлөө. За энэ бол өөр алддаг. Тэгтээ алдчихад унаад унсан газараасаа босож чаддаг хүн цөөхөн байдаг. Энэ босох явцад одоо сэтгэл зүйн болон те одоо би хилэмжээрээ дэм болж байгаа хүн одоо хань нэт юм бэ. За миний хань бол хэвээр намайг 100-200% дэмжиж одоо зүгээр цаг хугацааны асуудлаа. Энийг хоёул даваад гарнаа гэж зоригжоос учраас би одоо өнөөдөр ингэж бичлэгээ сууж байна. Тэгээ би нэг шүүд царлагч өөрийнхөө дээр ярьсан шүү дээ. Тэргээд хашаалч чаддаггүй. Яа тэгэхээр цэцэл готролд орохоор ч хүн бүр ингэж юм ч идэж чаддаггүй. Бүр нүүр гарааж уухаас дургуур өрөдөг тийм амар сонирн болчт юм байна шүү дээ. Яг тийм амар өдрүүд өнгөрсөн. Тэгтээ би даваад гарсан. Цаашдаа ч гэсэн энэ асуудлыг даваад гарна. Энэ зөвхөн цаг хугацааны асуудал байна. Тэгээд надад нөгөө амар санагцсан. Паркетын шалтгаан ч юм уу тийм айлууд урд нь одоо нөгөө бодтой ч юм уу эсвэл перэтэй ч юм уу тийм шингээ хийгээд тийм сав шингээж гал ерөөсө шалгаарч байгаа. Заавал алчуунаргоод бацаал байхгүй юм. Яг манайд нөгөө паркетын шалмал угаадаг юм уураар цэвэрлэж байгаа л та. Гэтэ тэгж байн залгаад тахыг төвхтэй. Яг тэгээ бэстэл готрол орж ирс гэр цэвэрлэх ч надад аюу хэцүү байгаа. Бүр гар нүрээ бахшуу дамаа бахт хүртэл ингээд бүр ингээд аюу сонирн бик юм байна. Одоо хажуудах ханаа тий хажуудах хүмүүсээ ер нь анзаарч хараа сэтгэл готролд орсон байна уу тий тэр үед нь яаж дэмжих хүмүүс аягүй чухал юм байна. Одоо болохоор манай гэрийнхэн болоод нөхөр маань маш их дэмжсэн учраас би танаар төсөөлөхгүй би үнэхээр амар сэтгэл готролд орсон. Тэгээ наад нь их гэж хэлж юм ч гэсэн амар намуудад ахсан гайгүй. За ингээд миний 3 билээ аваад болсон төлөө 140 сая төгрөг бараа авсан 140 сая төгрөг авсан бараа яриалаа. За тэгээд дахиад юм уус хийжээ бараа захиалгыг би мэдгүй хэрэг бараа захиалвал дахиад бичлэг нэ дупка.